Эх орныхоо өнцөг булган мөрөөс нийт гишүүдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон эрхэм төлөөлөгчид хүндэт зочид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За мөн Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институт хэмээх хийнийх айлын өрхийг татаж үүдийг нээсэн эрхэм хүндтэй үүсгэн байгуулагч та бүхэндээ нийт гишүүдийнхээ өмнөөс халуун талархал илэрхийлж Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институтын ажлын албаныг тайлан та бүхэндээ товж танилцуулъя. Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институт 2017-оос 2020 оны гүйцэтгэх удирдлагын тайлан. Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институтын гүйцэтгэх удирдлага сүүлийн 4 жилийн хугацаанд удирдах зөвлөлөөс баталсан 2017-оос 2020 оны хөгжлийн стратегийн 4 үндсэн чиглэл 16 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төсөл хэлбэрээр явуулж ирлээ. Институт нь үйл ажиллагаанд төслийн менежментийг нэвтрүүлснээр стратегийн зорилтоо хэрэгжүүлэх, нөөцийг зөв хуваарлах, ажлыг үр дүнд чиглэсэн байдлаар гүйцэтгэх, гүйцэтгэлийг бодит авнилах, оролцоог хангах, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэх боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар институт 24 орон тоотойгоор ажиллаж байна. 1. Доктортой хөгжил. Тус 4 жилийн хугацаанд Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай нягтлан бодлого бүртгэлийн тухай хуулиудад орсон өөрчлөлтөөр нэмэлт чигүүрэг хүлээсэн нь төр түмний итгэл хүлээсэн явдал байлаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хилцүүлэгт оролцож санал тусгах, татварын 2 дугаар реформын хүрээнд хийгдсэн татварын багц хуулиудын шинжиллийн ажилд мэргэжлийн дуу хоолой болон оролцож гишүүдийн саналыг тусгуулан ажиллав. Институт нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, стратегийн зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж ISO 9001/2015 гэрчилгээ авлаа. Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институт нь гишүүд суралцагчдад илүү их боломж олгох үүднээс байгууллагын албан хэрэг хөтлөлтөөс эхлээд бүхий сургалт, шалгалт, хурал семинарыг 100% цахимд шилжүүллээ. Мөн ICPA гар утасны аппликейшн хөгжүүлж вебсайтыг шинжилв. Мэргэжил арга зүйн санхүү нягтлан бодлого бүртгэл, аудитын чиглэлээр судалгаа шинжилгээний төв болох зорилтын хүрээнд дараах судалгааны ажлуудыг гүйцэтгэв. Гишүүдийг нийгэмд эзлэх байр суурь, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гишүүдийн хийж бүтээсэн амжилт ололтыг олон нийтэд хүргэх, мэргэжлийн дуу хоолой болох зорилгоор 2 сар тутмын CPA Plus сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэллээ. Амжилт ололт гаргасан гишүүдийг алдаршуулах, олон нийтэд таниулах зорилтын хүрээнд бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр, оны шилдэг шалгаруулах үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, шилдэг санхүүчдийг тодруулах, тэдний ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэдлэг хуваалцах цуврал лекц явуулж хэвшлээ. Мөн нягтлан бодлого бүртгэлийн улсын олимпиадыг алдар хүндтэй ахмадуудын нэрэмжит болгон зохион байгуулж байна. 2. Гишүүдийн үнцэн. Монголын мэргэжлийн нягтлан бодлогын институт нь Дэлхийн нягтлан бодлогын холбоо, Аз нумхан далайн нягтлан бодлогын холбооны гишүүн, Аз нумхан далайн стандарт тогтоогчдын бүлгийн гишүүн бөгөөд эдгээр олон улсын холбоодод үнэлэгдсэн дараах ажлуудыг хэрэгжүүлв. Дэлхийн нягтлан бодлогын холбооны гүйцэтгэх захирлуудын форумд дэд захирал Батхуйг мэргэжлийн байгууллага цаг үетэйгээ зохицон ажиллахын сэдвээр Монголын мэрэгсэн нягтлан бодлогын институтэд хийгдэж буй менежментийн өөрчлөлт, дижитал шилжилтийн талаар дэлхийн 130 гаруй орны мэргэжлийн байгууллагуудад туршлагаа хуваалцлаа. Дэлхийн нийтээр эрүүл мэндийн эрсдэлтэй нүүр тулсан цар тахлын хүнд нөхцөлд мэргэжлийн нягтлан бодлогын эрх олгох шалгалтыг тасалдуулахгүйгээр онлайнаар авч чадсныг Дэлхийн нягтлан бодлогын холбоо өндөр үнэлж талархлын захидал ирүүлсэн бөгөөд Монголын мэргэжлийн нягтлан бодлогын институтын туршлагыг өөрийн вебсайтаар дамжуулан бусад орны мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа. Монголын мэргэжлийн нягтлан бодлогын институт нь Аз нумхан далайн нягтлан бодлогын холбооны гишүүн байгууллагуудад 2020 оны 8 дугаар сард онлайн шалгалтын туршлагаа хуваалцсанаас гадна бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудад COVID-19 эсрэг хамтдаа аян санаачлан өрнүүлсэн нь Монголын мэргэжлийн нягтлан бодлогын институт болон гишүүдийг бүс нутагтаа таниулах гол ажил болсныг тус холбооноос онцлсон юм. Аз нумхан далайн стандарт тогтоогчдын бүлгийн гишүүн байгууллагын хувьд Монголын мэргэжлийн нягтлан бодлогын институт нь гишүүдийн төлөөллөө олон улсын стандарт боловсруулах зөвлөлийн ажлын хэсэгт оруулан идэвхтэй хамтран ажиллаж эхэллээ.
Тус холбооны гишүүдийн уулзалтанд тогтмол оролцож, олон улсын стандартын хэрэгжилт хийж буй ажлын талаар туршлагаа хуваалцаж байна. Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт олон улсын мэрэгжлийн холбооны удирдлагын хороонд 9 төлөөлөлтөй болсон нь Монголын мэрэгжлийн нэгтлэн бодогчдын институт олон улсад мэрэгжлийн төвшөнд үнэлэгдэх ажлын эхлэл болсон бөгөөд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох төвшөнд хувь нэмэр оруулах боломж бүрдлээ. Гишүүдийг тасралтгүй хөгжүүлэх, олон улс дахь мэрэгжлийн хөгжлийг түгээх зорилтын хүрээнд дэлхийн, бүс нутгийн, бусад улс орны мэрэгжлийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Тухайлбал Филиппин, Солонгос, Хонконг, Туркийн мэрэгсэн нэгтлэн бодогчдын институттэй хамтран ажиллах санамж бичиг, иж бүрийн түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж, бүс ба зам санаачлагын хүрээнд бүгд найрамдах хятад ард улсын сангийн яамтай хамтын ажиллагаагаа мэгчүүллээ. Өнөөдөр гишүүдийн эрх ашигыг хамгаалах, салбарын нийгэм төзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд төрийн болон мэрэгжлийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монгол Улсын засгийн газар сангийн яамтай байгуулсан төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дунджаар 94% биелүүлэн ажилласан байна. Татврын ерөнхий газар, Монгол банк, үндэсний аудитын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, санхүүгийн зохицуулах хороо зэрэг төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна мэрэгжлийн байгууллагууд нэгтлэн бодох бүртгэлээр мэрэгжилтэн бэлтгэдэг тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд сургалт судалгааны байгууллагуудын хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, давхцлыг арилгах, тухайн нэг суралцагчид эрх цаг хугацаа, санхүүгийн ачаалал буурах, ингэснээр хөтөлбөрийн үр өгөөж дээшлэх зэрэг олон үр дүн авчрах ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтыг цаг хугацаа, орон зай, санхүүгийн хувьд хэмнэлттэй, агуулга сэдвийн хүрээнд сонголттой болгох зорилт тавин ажилласан. Энэ хүрээнд 2017-оос 2020 онд зүүн, баруун, хойд, төв, говийн аймагуудын бүсчилсэн сургалтыг зохион байгуулж, орон нутгийн гишүүдийн 50-аас дээш хувийг бүс нутагтан тасралтгүй боловсролын сургалтанд хамрууллаа. Улаанбаатар хот болон гадаад улс оронд амьдарч ажиллаж байгаа гишүүдийн хувьд тасралтгүй боловсролын сургалтыг цахим, сэдвийн сонголттой хэлбэрээр явуулснаар гишүүдийн талархлыг хүлээж эдвэх оролцоо, сургалтын үнэлгээ сайжирсан. Сургалтын хөтөлбөрт гишүүдийн санал хүсэлт, ажил олгогчид болон мэрэгжилтнүүдээс судалгаа авч үр дүнг тусгаж ажиллав. Гишүүдийн хэрэгцээнд зориулсан институтын байранд гишүүдэд зориулсан өрөөтэй болж бүхэл мэдээллийг нэг дороос авах гар утасны аппликейшн хөгжүүллээ. Мөн олон улсын нэгтлэн бодогчдын холбооны вебсайтын мэдээллийг монгол хэлээр унших боломжийг нээж өгснөөс гадна Англи, Япон, Солонгос, Хонконг, Америкийн нэгдсэн улсад болсон гадаад сургалтад гишүүдийг оролцуулав. Гишүүн байгууллагуудад зориулан сар тутамд онлайн сургалт, вебинар зохион байгуулж байна. Гурав, мэрэгшил ба хариуцлага. Аудитын ажил хүчин бэлтгэх, аудитын ажилтнуудыг чадваржуулах үүднээс аудиторын эрх олгох сургалтын хөтөлбөрийг олон улсын жишгээр шинжилэн боловсруулж, практикт суурилсан сургалтыг явуулж эхэллээ. Аудиторуудад зориулан олон улсын сүлжээ аудитын компаниудын туршлагыг таниулах цахим сургалтыг сар тутамд зохион байгуулж хэвшлээ. Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, арга зүйгээр хангах зорилтын хүрээнд аудитын олон улсын стандартыг орчуулан гаргаж, сургалтын материал аудитын ажилд ашиглаж байна. Аудитын компаниудад зориулсан бүртгэлийн програм хөгжүүлж, тэдний цаг завыг хэмнэх үүднээс үйл ажиллагааг цахимжуулав. Мэргэжсэн нэгтлэн бодогч гишүүдийн үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах талаар төрийн болон мэргэжлийн байгууллагуудад зөвлөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд аудитын компаниудад чанарын хяналт шалгалтыг сангийн яамны багтай хамтран гүйцэтгэж байна. Үйлчилгээ явуулах зах зээлийг тэлэх үүднээс мөнгө угаалтын хяналт шалгалт хийхэд аудитын компаниудын оролцоог нэмэгдүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гишүүдийн ёс зүйг сахиулах, урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх зорилгоор ёс зүйтэй мэргэжсэн нэгтлэн бодогч төслийг хэрэгжүүлж байна. Ёс зүйн тайлангийн загвар болон агуулгыг олон улсын жишгт нийцүүлэн шинжилж, цахим хэлбэрт шилжүүлснээр тайлан эрүүлэлт 30%-аар нэмэгдлээ. Жилд дунджаар гишүүдийн ёс зүйтэй холбоотой 15 өргөдөл гомдол хүлээн авч, ёс зүйн хариуцлагын дэд хороогоор хэлэлцэж шийдвэрлэлээ.
ёс зүйн хяналт шалгалтын дэд хороо ёс зүйтэй холбоотой 53 өргөдөд гомдол шийдвэрлсэн байна. Ёс зүйн хичээлийг тасралтгүй хөгжлийн сургалтын агуулгад хамруулан нийт 3000 гаруй гишүүдэд танхимын сургалт, 500 гаруй гишүүдэд цахим сургалт явууллаа. Жил бүрийн олон улсын ёс зүйн өдрөөр гишүүд олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгуулж, мэрэгсэн нэгтлэн бодогчийн үн цэнийг нэмэгдүүлэх, гишүүдийг ёс зүйд урайлах зорилгоор видео контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэж байна. Институт мөн угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болон нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулиар аудитын болон татврын зөвлөх компаниуд буюу мэдээлэл үүрэгтэй этгээдүүдийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах шинэ чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол улсыг саарл жагсаалтаас гаргах засгийн газрын ажлын хэсэгт орж, төрийн байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж, Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн салбарт ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй ФАТФ-ийн үнэлгээний группэд тайлагнан амжилттай хамгаалж, 2020 оны 10 дугаар сарын 23-нд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдлөө. Мөн угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар хүлээсэн шинэ чиг үүргийг сурталчлан таниулах, соёнгийг яриулах, хянан шалгах ажлуудыг хийж, бүх гишүүн байгууллагуудаа 100% дотоод хөтөлбөртэй комплайенсийн ажилтнтай болгож, эрсдлээс хамгаалах алхмуудыг хэрэгжүүллээ. 143 аудитын компани болон 40 татврын зөвлөх компаниудад зайны хяналт, 18 мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд газар дээрх хяналт шалгалтыг хийлээ. Соёнгийг яриулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд танхимын сургалт 12 удаа, цахим сургалт 6 удаа зохион байгуулж, 600 гаруй суралцагч хамрагдлаа. Мэргэсэн нэгтлэн бодогч болох шалгуурыг боловсронгүй болгох үүднээс Монголын мэргэсэн нэгтлэн бодогч бэлтгэх хөтөлбөрийг олон улсын мэргэшүүлэх хөтөлбөрүүдтэй нийцүүлэн шинжилэн боловсруулж байна. Уг хөтөлбөрийг олон улсын тэргүүлэх мэргэжлийн байгууллагуудын туршлага, Дэлхийн банкны болон Дэлхийн нэгтлэн бодогчдын холбооноос гаргасан удирдамж, гарын авлага, боловсролын олон улсын стандарт, оролцогч талуудын судалгааны үр дүн, мэргэжлийн хөгжлийн олон улсын чиг хандлага зэргийг харгалзан боловсруулав. Мэргэсэн нэгтлэн бодогч бэлтгэх сургалт, шалгалтыг бүрэн захимжуулан, мэргэсэн нэгтлэн бодогчийн эрх олгох сургалтын хөтөлбөр, шалгалтын агуулга, шинжилсэн хууль, стандартад нийцүүлэн шалгалтын тестийн санг шинээр бүрдүүлв. Монгол улсын мэргэсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын журмыг шинжилэн сайжруулснаар мэргэсэн нэгтлэн бодогчийн эрх олгох шалгалтын хүчинтэй хугацааг 5 жил болгон, босго оноог 75-аас 70 болгон бууруулав. 4. Гишүүд олон нийтийн уялдаа хамаарал. Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институтын үйл ажиллагааг гишүүн бүрт хүргэх зорилтын хүрээнд удирдах зөвлөлөөс шийдвэр гарган хотын 6 дүүрэгт салбар байгуулагдан нийт 30 салбартай боллоо. Гишүүдийн мэдээллийн баазыг шинжлэх ажлын хүрээнд ECPI аяныг санаачлан аяны хүрээнд нийт гишүүдийн 70% мэдээлэлээ шинжилв. Салбаруудын сайн туршлагаас жишг болгож 30 салбарын үйл ажиллагааны тайланг цахимаар авч нэгтгэж байна. Мэдээллийг нэг урсгалаар гишүүдэд хүргэх зорилтын хүрээнд салбар бүрт мэдээллийн пэйж утсыг нээн ажиллуулж байна. Монголын мэргэсэн нэгтлэн бодогчийн институт нь зам ба бүс санаачлагын хүрээнд олон улсын стандартуудын хэрэгжилтийг дэмжих зорилгоор бүгд найрамдах хятад ард улсын сангийн яамнаас зохион байгуулсан форум, Аз нумхан далайн орнуудын стандарт тогтоогчдын бүлгийн холбооны гишүүн байгууллагын хувьд гишүүн байгууллагуудын жилийн уулзалтанд тогтмол оролцож байна. Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын стандарт, ээж бүрэн санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, аудит, баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөлөөс нэмэлт өөрчлөлт оруулсан 8 стандарт, боловсролын олон улсын стандарт 2017 зэрэг стандартуудыг орчуулан сангийн сайдын дэргэдэх нэгтлэн бодох бүртгэл, аудитын хороогоор батлуулан гаргаж арга аргачлал, үндэсний стандарт боловсруулахад хувь нэмэр оруулж байна. Монголын мэргэсэн нэгтлэн бодогчдын институт нь мэргэжлийн байгууллагын хувьд олон улсын байгууллагууд, төрийн болон мэргэжлийн байгууллагууд, ихтэй эд сургуулиуд, бизнесийн байгууллагууд, санхүүгийн салбарын бусад оролцогчдтой хамтран олон нийтийн эрх ашигыг хамгаалах ажлыг эрчимжүүлж байна.
Монгол улс ФАТФ-д хийсэн ажлаа тайлагнж амжилттай хамгаалan саарлж их саалтаас гарахад хувь нэмрээ орууллаа. Монгол банкны олон нийтийн санхүүгийн сур мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр, сургагч багш бэлтгэх хөтөлбөр болон санхүүгийн зохицуул хороотой хөрөнгийн зах зээл дээр ажиллах мэргэжилтнүүдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Байгууллагын дотоод болон гадаад мэдээллийн урсгалыг сайжруулан гишүүд суралцагчдын бүртгэлийг цахимд бүрэн шилжүүлснээр төрийн үйлчлэгээний E-Mongolia хуудас толбогдсон хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүллээ. Улсын салбарын санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхэллээ. Олон нийтэд мэрэгжил сурталчлах зорилгоор хагас жил тутамд сэтгүүлч нарт зориулсан сургалт уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Гүйцэтгэх удирдлага нь удирдах зөвлөлөөс батлагдсан төлөвлөгөө төсвийн дагуу үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. За энэхүү гишүүд төлөөлөгчид та бүхэндээ гүйцэтгэх удирдлагын багаас өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Бид бүхэн салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгууллагынхаа засаглал, менежментийг сайжруулах, гишүүдийнхаа үн цэнийг нэмэгдүүлж, тэднийг хөгжүүлэх, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлэх, бүхий л үйл ажиллагаагаа цахим технологиор явуулах, за мөн салбаруудынхаа үйл ажиллагааг улам сайжруулж, гишүүдэд хүрсэн үйлчилгээгээ улам нэмэгдүүлэх талаар их ажлуудыг хийлээ. Ингээд та бүхэндээ төлөвлөсөн тайлан маань бид бүхний хамтын үйл ажиллагааны үр дүн юм. Бидэнтэй 4 жилд гүйцэтгэх удирдлагын албатай цуг байсан, мэрэгжлээ хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэсэн, энэ амжилтын эзэд болсон та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. За мөн эдгээрээс гадна та бүхэндээ Монголын мэргэжлийн эрхлэн модерчин институтын ажлын албанаас өнөөдөр хийж хэрэгжүүлж байгаа ажлууд болон цаашд хийж хэрэглүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар товч танилцуулъя. За тухайлбал бид хүн өнөөдөр яг Монголын мэргэжлийн эрхлэн модерчийг бэлтгэх хөтөлбөрийн иж өргөн шинжилгээг хийж байна. За энэхүү хөтөлбөр маань батлагдсанаар 2020 оноос бид бүхэн мэргэжлийн эрхлэн модерчийг шинэ хөтөлбөрөөр бэлтгэж эхэлнэ. За энэхүү шинэ хөтөлбөрөөр бол Монголын мэргэжлийн эрхлэн модерч гэж хэнийг хэлэх юм бэ? Ямар ур чадвартай, дадлаг туршлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай хүнийг хэлэх юм бэ гэдэг энэ шинжилсэн хөтөлбөр маань бол хэрэгжээд өрөөгөөж олон нийтэд за мөн мэргэжлүүдэд бол хүрээд явна. За дараагийн ажил бол одоо судалгаа шинжилгээний ажил байгаа. За Монголын мэргэжлийн эрхлэн модерчдын институт маань өөрөө мэргэжлийн байгууллага болохын хувьд за мэргэжлийн болон одоо практик суурь судалгаануудыг бол хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. За энэ одоо судалгааны ажилтай холбоотойгоор бид хүн татварын ерхий газартай хамтран татварын багц хуулиуд дээр суурь судалгааны ажлыг эхлүүлээд байна. За үндэсний аудитын газартай хамтран одоо энэ аудитын үйл ажиллагаанд учирч байгаа шийдвэрлэх шаардлагатай байгаа одоо асуудлуудыг тодорхойлох, за түүнийг тодорхойсноор шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх ийм судалгааны ажлуудыг хамтран хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр ажилд идэвхтэй санаачлахтай оролцож мэргэжлийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе гэж уриалан товч тайлангаа өндөрлөё.